Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнгөрсөн сард бол бид нар одоо сэргэлтийн сараа гэж одоо ер нь тодорхойлоод тэгээд тэрнтэй холбоотой олон зүйлүүдийг бол ингээд сурсан байгаа. За мэдээж бол хүмүүс бол дор дороо бол ямар нэгэн үг одоо авсан байгаа. За мэдээж тэгээд тэр нь бол үргэлжлүүлээд таны амьдралд бол хэрэг ач тусаа өгж байгаа гэж бас найдаж байна. За бид нар бол тэр номлууд дундуур бол юуны тухайг ярьж ирсэн бэхээр бид нар бол бүтээсэнээс бүтээсэн өдөр биш. Өөрөөр хэлбэл бид нар тийм Библийн одоо завсар гэж бол байхгүй. Бид нар өдөр тутам болоод Бурхны дотор Христийн дотор явах талаар суралцсан байдаг тийм үү. Тэгээ бид нар заримдаа бүтсэнээс бүтсэн өдөр үе сандаа ирэх үед болохоор 7 хоногийн дотор юу болсон бэрхшдэхгүй яваад ирэх тохиолдол бас байж идэг тийм учраас бид нар ямар ч үд яасан бэ өөрийгөө одоо юм сүнслэг байдал дотор сахилга баттай сахилгажуулах те одоо үргэлж одоо сонор сэргийг байх талаар бол суралцсан байгаа тийм үү суралцсан байгаа. За тэгэхээр энэ сард бол бид нар юуны тухай ярьж байгаагаар талархлын талаар тэгэхээр та бүхэн бас бодож үзээрэй. Ер нь сүүлүүд хэр зэрэг одоо таны амьдрал талархал дүүрэн байна вэ те хэр зэрэг одоо талархах зүйлүүд их байна вэ гэдгийг бас эргцүүлж хармаар бас тийм үе бас ирсэн байгаа. За ялангуяа Христ итгэж хүмүүс гэлтгүүгээр ер нь хүмүүс бол хүнд өргөтөнд бол хамгийн хэрэгтэй бол талархал байдаг. Хүнд ямар нэгэн зүйл талархна гэдэг нь болохоор тэнд түнд сайн зүйл, зөв зүйл байгаа учраас талархлыг яг бусад өөрөөрөө хуваалцаж илэрхийлдэг гэж хэлж болно. Сүүлээрсэн бас одоо байгаа зүйлдээ талархах ч юм уу одоо байхгүй зүйлдээ талархах ч юм уу те ямар ч бурхан талархаараа гэдэг үгнүүдийг бид нар их сонсдог болсон. Гэхдээ амьдралын янз бүрийн салхи шуурга те эсвэл юу гэх те амьдралын одоо энэ цаг одоо завгүй энэ хөдөлгөөнтөө эсвэл ямар нэгэн өрсөлдөөн донд амьдарч явахад эсвэл янз бүрийн хүсэл зорилгоудын дунд ингээ орооцолцсноос болоод бидний дунд талархал гэдэг үг маань бас бүдгэрчээж болох юм. Нэг чухал биш сонсчиж магадгүй. Зүгээр л гоё л доо гэдэг л тийм одоо хөнгөн одоо ханддаг болцсон байж болох юм. Тэгээ хүн болгон яг мэдээж илүү сайхан амьдрах, илүү амжилтанд хүрэхийг бол хүсдэг тийм үү. Гэхдээ үүнээс илүү зүйл нь юу вэ? Бид нар талархах гэдэг зүйлүүдийг илэрхийлээ бодож ойлгох юм бол бид нар өдөр бүр амжилттай байж, өдөр бүр хүсэл мөрөөдөл зорилготой өөдрөгөөр хүч чадлаагаар урагшиж алхаж чадна гэж хэлж болно. Бид нар талархах зүйлүүд энгийн элементээс харах юм бол юу байж болох вэ? Өглөөс эрэхтэй тийм үү? Эрүүл байгаадаа, гэр бүлтэй байгаадаа, ажилтай төрөлтэй байгаадаа, тий амьсгалдаг агаартай байгаадаа, орон байртай байгаадаа гэдэг зүйлүүдийг бас бид нар харж болно тийм үү? Гэхдээ бид нар энэ зүйлүүдийг үргэлж явах хэрэгтэй, үргэлж өөрөө өөртөө одоо сануулж авах хэрэгтэй. Яг л бид нар эндээс гараад ажлын олон харилцаанд дунд мартчих гэдэг. Олон харилцаанд дунд яасан бэ? Сөрөг зүг комментууд юм уу сөрөг одоо юм уур амьсгалууд харилцаанд дунд тэр талархлаа алдах тохиолдол бас байж идэг. Гэтэл бид нар талархах маш олон шалтгаанууд байгаа гэдгийг бас бид нар үргэлж санах хэрэгтэй. Хамгийн том талархал бол мэдээж юу вэ? Бурхны нэгүсэл юм а гэж бас харах хэрэгтэй. Бурхны нэгүсэл. Бурхны нэгүсэл байгаа учраас тэр биднийг аварсан. Бурхны нэгүсэл байгаа учраас тэр биднийг намайг хийж байсан, юутай ч байсан, юмгүйч байсан, ямар гарал угсаанаас үл хамааран намайг хайрлсан. Намайг хайрлаад хүүгөө өгч аварсан гэж хэлж болно. Ингэсээр дамжуулаад биднийг бурхантай хамт амьдрах боломжтой болгосон. Тэгвэл хамгийн том талархал нь нэгүслийг илүү бодит бид нар жишээгээр авах юм бол өдөр бүр бурхан надтай хамт байгаа гэдэг нь бол талархах хамгийн том цэнзүүр шалтгаан юм а гэж хэлж болно. Шалтгаан юм а гэж хэлж болно. Өнөөгийн цагт бол илүү дутуугийн комплексээс болоод хүмүүс талархал гэдэг зүйлүүдийг маш их алдаж байгаа. Талархал гэдэг зүйлүүдийг бас буруу ойлгож байгаа. Ямар нэгэн зүйл илүү байх юм бол илүү талархах нь ямар нэгэн зүйл байхгүй байгаа юм бол комплекс мэдрэмжийг мэдрээд яг хөө гомдол гуниг үл уучлал гэдэг ч юм уу ийм зүйлүүдийг бид нар дотор тээх үед бас байж идэг. Ингэсээс болоод зарим итгэгчнэр магадгүй итгэлийн амьдрал дундаа бохимдолтой амьдрах тохиолдол бас байж болно. Тэ? Гомдолтой амьдрах тохиолдол бас байж болно. Амнаас нь нөгөөлдөг хитэн гардаг тийм үү? Одоо залбирлын сэдвүүд нь дандаа дутмаг шин тийм одоо үг хэлгүүд бас бидний амьдралд бас гарч иж болох юм. Тийм учраас яагаад бурхан бидэнд дутууг өгдөг вэ? Эсвэл яагаад бидэнд зандаа илүү өгдөг вэ? Гэдгийг бид нар бас бодож сүслэгнүүдээр харж эхлэх үед бид нар илүү дутуугийн тэнцвэр буюу те энэ талархал гэдэг уул зургийг бид нар гаргаж чадна гэж хэлж байна. Талархал. Тийм учраас энэ сарын турш та бүхний талархлын талаар одоо дэндүүх бодоосоо гэж бас хэлмээр. Дэндүүх юм. Ямар ч гэсэн айгүйх бодоосоо гэж бас хэлж байгаа. Тэгээ бид нар эх 7 хоногт та бүхэн талархлын одоо загтлын одоо хайрцаг
гаргаж өгнө. Тэгээд тэн дээр та бүхэн бас өнөөдрийн сургаалаар дамжуулаад бодож байгаа, хиймээр байгаа, талархмаар байгаа, уучлалмаар байгаа, буруу зуруу ойлголтуудын захиануудыг тэн дотор ингээд дүүргээс гэж сэлмээр нь. Тэгээд бид нар 11 сард эдгэрх хэрэгтэй. 11 сард чөлөөлөгдөх хэрэгтэй. Тийм үү? Хүмүүс надаас уучлал гуйх ёстой юу? Би хүмүүсээс уучлал гуйх ёстой юу? Энэ шаардлагатай юу, шаардлагагүй юу? Бид нар үүнийг дандаа дахиж хийх ёстой үгүй юу гэдгийг бид нар энэ 11 сарын турш сурах болно. Тэгээд дараагийн 7 хоног болохоор талархал бол эдгэрэл, чөлөөлөлт гэсэн одоо сэдвийг та бүхэнд хуваалцуулна. За өнөөдөр бол ерөнхий тоом ярина. За тэгэхээр бид нар ямар нэгэн зүйл дутуу байх үедээ үнэхээр яг гомдлох тохиолдлууд бас их байж идэг. За ингэсээс болоод бурхны дотор хэн бэ? Ямар утга учиртайгаар аврагдсан бэ? Тэ бурхан миний амьдралын төлөвлөсөн гэдгийг бид нар мартаж эхэлдэг. Яг л дутуу тэр комплексээс гарч байгаа тэр үг хандлагууд нь бидний сүнслэг өсөлтөнд маш их сөргөөр нүдэрдгийг бас ойлгож болно. Тийм учраас яах ёстой вэ? Бид нар талархал гэдэг зүйл бол бидний амьдралд байгаа болон байхгүй зүйлүүдийг тэнцвэржүүлдэг сүнслэг нууц юм а гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Сүнслэг нууц юм а. Талархлын чухал яагаад талархал бидний амьдралд чухал вэ? Яагаад гэвэл талархал бол авралын баталгаа биш. Харин аврагдсан хүний зүрхний үр жимс гэж хэлж болно. Үр жимс гэж хэлж болно. Жинхэнэ талархалд бурхан намайг би юу ч хийгээгүй байхад бурхан намайг аварсан. Би юу ч мэдрээгүй, мэдээчгүй, төөрснөж мэдээгүй байхад бурхан намайг аварсан. Энэ бол бодит үр жимс. Амен. Тийм учраас талархал гэдэг бол ямар нэгэн зан үйл, гоё өөдрөг сэтгэл санааны тийм үг бол биш юм аа. Талархал бол итгэлийн үг байх хэвээр. Аврагдсан хүний тэр үр жимс буюу тэр үг хэлний бодит үг байх хэвээр. Өнөөдөр би амьдарч байгаа нь Христийн дотор байгаа. Өнөөдөр би хичнээн энэ дэлхий дээр ганцаардаж хүнд хэцүү зүйлүүдийг туулж байгаа ч гэсэн өвчин шаналтай байгаа ч гэсэн талархал бол би өгсөн амьдарсан Христ надтай хамт байгаа гэсэн итгэлийн дуу хоолой юм аа. Өөрөөр хэлбэл талархал бол би Христтэй хамт үхээд амьдсан. Христ миний төлөө үхэж амьдсан. Бурхан намайг хайрлсан. Хин ч яхаас үл хамааран Бурхан надтай хамт байгаа гэсэн үгийн бодит үр жимс бол талархал юм аа. Амен. Тийм учраас бидний итгэгч нар бол талархлаа сэргийх хэрэгтэй. Талархлаа бид нар ирж хайх хэрэгтэй. Судлах хэрэгтэй. Юугүй л юм хоосондоо талархах гэдэг юм мухарлал юм уу эсвэл юм сүнслэг юм хүчрх хийлийн үг бол биш юм аа. Судлах хэрэгтэй. Яагаад талархах ёстой юм бэ? Яагаад бай талархах гэдэг юм бэ? Яагаад талархлын тэр учир утгагүй талархах гэдэг юм бэ? Зовоод ах чи яагаад талархах гэдэг юм бэ? Бид нар талархлыг судлах хэрэгтэй. Ирж хайх хэрэгтэй. Амен. Талархлыг бол бид нар зөвхөн сайхан үедээ нэг гой сайхан байх үедээ эсвэл амьдралд амжилттай байх үедээ эсвэл ол зомогтой байх үедээ эсвэл мөнгө төгрөг мө эсвэл ямар нэг ажил амьдралын нэг юм ямар нэг юмтай болсон үедээ талархал бий болдог зүйл бол ганцхан биш. Зөвхөн биш. Хүн зөвхөн талхаар бус бурхны амнаас гарах үгээр бурхны амнаас гарах үгээр амьдрдаг гэдэгтэй яг утга адилхан. Бид нар хүссэн үедээ ямар нэгэн зүйл хүссэн зүйлийг биелэх үедээ баярладаг зүйл бол талархал бол биш юм аа. Харин нөгөө талаараа уй гашуу тулрах үед ямар нэгэн гачигдaltaй болох үед эсвэл ямар нэгэн итгэлийн амьдрал ойлгомжгүй болж эхлэх үед Бурхны эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх нь бол талархал юм. Талархал юм. Тийм учраас талархал гэдэг нь сайн сонсороо. Талархал гэдэг нь юу өгснөөр биш. Бурхан надад юу өгснөөр нь биш. Бурхан хинбэ гэдгээр хэмжигддэг юм. Хинбэ гэдгээр. Энэ бол хүндэтгэлийн хэлбэр юм. Өнөөдөр Бурхан бидний амьдралыг хянаж байгаа болов? Үгүй. Хаяа хяндаг. Заримдаа тэр байдаггүй мэддэхгүй байх нь бол талархлын шалтгааныг ойлгоогүй хүмүүсийн дүр хэмээ гэж хэлж болно. Харин талархал бол Бурхны эрх мэдэл. Бурхан хаасаагүй оршдог гэдэг чин зүрхнээсээ итгэдэг хүнийг ярьж байгаа гэж тодорхойлно. Тэгээ учраас талархлаа алдаж эхлэх үед юу болох вэ? Бид нар итгэлийнхаа замаас гажиж байгаатай яг адилхан.
Харилцаанд асуудал гарах нь бол ягарахгүй үнэн байх болно. Өөрөө өөрийгөө гомдоо шархлуулж идэж оюун санаагаа хүртэл энэ дэлхийн оюун санаагаар философтуулах нь талархлаа алдах шалтгаанууд юм гэж хэлж болно. Талархал бол миний айн юм аа. Миний амьдрал юм аа. Бурханаас ирсэн. Тийм учраас өнөөдөр Тесалоник ном дээр 3 чухал зүйлийг хэлсэн байгаа. Юу гэж хэлсэн бэ гэхээр үргэлж баяртай бай, тасалтгүй залбир, бүх зүйлд талархлаа илэрхэл. Энэ бол эзэн Есүс Христийн та нарын төлөө Бурханы хүсэл юм а гэж хэлсэн байдаг. Есүсийн биднээс хүсэж байгаа зүйл юу юм бэ? Есүсийн биднээс хүсэж байгаа зүйл бол энэ 3. Энэ бол 3 цаг зааж байгаа. Үргэлж гэдэг нь юу хэлж байгаа вэ? Цаг хугацааныг илэрхийлэмж юм. Тэгвэл тасалтгүй гэдэг нь юу вэ? Орон цагийн илэрхийлэмж юм а гэж хэлж болно. Бүх зүйл гэдэг нь юу хэлж байгаа вэ? Харагдаж байгаа, харагдахгүй байгаа бодит бүс зүйлээ оюун санааны бүх илэрхийлэмжүүдийг хэлж байгаа гэж хэлж болно. Яг л тулгын 3 чулуу шиг гэж ирж байгаа. Есүс чинь хүсэл юуг илэрхийлж байгаа вэ? Бүх зүйл гэж хэлсэн. Бүх зүйлд. Тийм учраас ахтун нар минь та бүхэн эдгээр 3 үгийг маш сайн бодосоо гэж хэлж байна. Үргэлж баяртай байх нь хаанаас эхлэх ёстой вэ? Үргэлж баяртай байх. Заримдаа бид нар энэ ишлүүдийг үнэхээр сонсдог, хүмүүсээс сонсдог. Тэгээ бид нар энэ ишлүүдийг хүмүүсээс хэлж идэг. Гэхдээ би яг үнэндээ өөрөө амьдрал дээр баяртай биш ах тохиолдод бас байж идэг. Баяртай биш байх. Хэрвээ та талархлаа тэнцвэртэй үнэхээр хүч чадалтайгаар эрг мэдтэйгээр зоригтойгоор авч явыг бол үргэлж баяртай бай гэж хэлж байна. Энэ хаанаас гарах юм бэ? Энэ нь хаанаас ихтэй юм бэ? Энэ бол итгэлээс ихтэй юм. Итгэлээс ихтэй юм. Итгэлээс. Паул хэлсэн тийм үү? Үргэлж баяртай бай гэж хэлсэн. Тэгвэл Паулын загтлыг бичсэн. Паул энэ загтлыг бичиж явах үед өөрөө ямар байсныг бидэд тооцох хэрэгтэй байгаа. Түүний цаг хугацааны хувьд бол юу байсан бэ? Тэр үргэлж баяртай байж чадахгүй маш олон нөхцөл байдал байсан. Шоронд байсан, хавчигдж байсан, найз зөвхөд нь орхиж байсан, үнэнчээр зүтгэж байсан, амлаж байсан, амдууд нь хүртэл амьдралын янз бүрийн шалгуур нөхцөл байдлууд алгад алга болчих тохиолдод байж байсан. Тэр утгаар дайсуудад бол ганцаараа хүртэл яасан бэ? Хэдэн өдрийн турш далайн хэрэг дотор хөвж явж исэн. Тэгэхэд юу болж исэн бэ? Тэр үргэлж баяртай бай гэдэг галзуу үгийг хэлсэн байхгүй юу? Энэ үнэхээр солиотой үг гэж хэлж болно. Тэгвэл тэр яаж баяртай байж чадсан бэ гэхээр түүнд итгэл байсан учраас юм аа. Итгэл байсан учраас юм. Тэгвэл жинхэнэ баяр хөөр юу юм бэ? Сэтгэл санааны асуудлаас биш, нөхцөл байдлын асуудлаас биш. Энээс ямар ч хамааралгүй тодорхойлж байгаа байхгүй юу? Тодорхойлж байгаа. Харин жинхэнэ баяр хөөр бол нааш хараараа та бүхэн. Жинхэнэ баяр хөөр бол ямар нөхцөлд би амьдарч байна гэдэг биш. Би хүнд итгэж байна гэдгээс эхэлдэг юм. Энэ бол баяр хөөртэй байх шалтгаан. Баяр хөөртэй байх бол. Тийм учраас Паул юу вэ? Маш хэцүү нөхцөл байдал ч гэсэн тэр яасан бэ? Магтаж юусан. Шорон дотор гавлуулаад шүнжэнгөө урж шүнжэнгөө зодуулаад ташуурдуулж зодуур нүдүртээ ярьж чадахгүй болсон ч гэсэн тэр Бурхныг магтаж юусан шүү дээ. Бурхныг магтаж юусан. Энэ юутай холбоотой вэ? Тэр нөхцөл байдалд итгээгүй. Тэр зовлон шийдэглийн тэр өвдөл шаналл тэр итгээгүй. Энэ хизээ эдгэр болоо, энэ хизээ алах болоо гэдэгт итгээгүй. Тэр харин Бурханд итгэж байсан. Бурханд итгэж байсан. Энэ бол баяр хөөртэй байх шалтгаан юм. Тэгвэл бид нар итгэлээс эхэлтэй юм бол юунд итгээд байгаа юм бэ гэдгээс эхэлнэ. Христэс эхэлтэй юм. Христ бидэнд шинэ амьдралын боломжуудыг нээж өгсөн. Христ бидний гэм өглөөдний бүх сулдар байдлуудыг, бүх асуудлуудыг, энэ дэлхийн бүх эрхмөдлүүдийг яасан бэ? Тэр бүгдийг загалмаа дээр үгүйсгээд тэр надтай дотн байхаар, надтай хам шинээр амьдрахаар над дээр ирсэн нэг юм аа. Энэ бол итгэлийн амьдрал юм. Энэ бол баяр хөөртэй байх шалтгаан юм. Баяр хөөртэй байна гэдэг нь инээхийг хэлээгүй юм. Баяр хөөртэй байна гэдэг талархаараа гэж зүгээр ярихыг хэлээгүй юм. Баяр хөөртэй байна гэдэг нь бол итгэл дотор, сүнслэг байдал дотор Христэд найдаж амьдрах явдлыг хэлж байгаа юм. Сүнслэг байдал дотор эзнийг харж амьдрахыг хэлж байгаа гэж хэлж болно. Тийм учраас Филиппо номон дээр ч гэсэн бас энэ үг дурдж байгаа. Филиппо 4:4-ийг бүгдээр харцгаая. Ишил гарах уу? 4:4-ийг хамтдаа уншъя. Хамтдаа уншъя. 3 4:4 Филиппо 4:4 баггүй за.
За хамтдаа уншия. 3 Эзний дотор үргэлж баярл, би дахин хэлнэ. Баярлах туу. Амен. Энэ хин хэлж байгааг бид нар мэдж байгаа. Тэгээд энэ ямар хүн бэ гэдгийг бас бид нар мэдж байгаа тийм үү? Паул гэж хүн байгаа. Энэ яг юу гэж хэлж байгаа нөхөр Филиппой чуулганд баярлах туу гэж хэлсэн байгаа. Баяр хөөртэй байх туу гэж хэлсэн байгаа. Филиппой чуулганы дотор ямар асуудлууд байсан бэ? Филиппой чуулганы дотор итгэгчдэн тодорхой теологийн асуудлууд байсан. Бас зовлон бэрхшээлийн хавчлагын асуудлууд бас байсан. Тесалоник чуулганд ямар асуудлууд байсан бэ? Тесалоник чуулганд бас теологийн асуудлууд байсан. Эцсийн өдрийн онолын асуудлууд байсан. Гач мөрөө сургаалуудын асуудлууд байсан. Түүнээс болоод итгэгчид маш хүнд хэцүү амьдарч байсан. Харин Паул юу гэж хэлсэн бэ? Баяртай бай. Баяр хөөрөө битгий алт. Эзэнд найдаа гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгвэл Филиппой чуулганд яас 1-2 удаа давтаж хэлсэн акцент хэлж байгаа нь юу гэж хэлж байгаа вэ? Эзэн дотор баярлаарай гэж хэлсэн байгаа байхгүй. Нөхцөл байдал биш. Ямар нэгэн хин нэгэнд биш. Хин нэгнээс хамааралтай биш. Эзэн дотор баярлаарай гэж бидний хэлж байгаа. Амен. Эзэн дотор хажуунаастай хэлцгээе. Эзэн дотор баярлаарай гэж хэлцгээе. Тийм учраас талархах гэдэг үгийг зарим хүмүүс буруу олсоос болоод тэр үгийг нөхцөл байдалд буруу тодорхойлсоос болоод зүгээр нэм хөөсөрсөн үг болох гэдэг. Магтиг ихэр зүгээр нэг гоё өөдрөг ингээл нэг уур амьсгал бодож идэг. Гэтэл бид нар эзэн дотор гэдэг нь юу хэлж байгаа вэ? Эзэн дотор баярлах гэдгийг бид нар бодох хэрэгтэй гэсэн үг юм. Эзэн дотор баярлахад тань цаад болж байгаа итгэлийн ямар саадууд байна вэ? Бодож үзээрэй. За үргэлжлүүлээд харах юм бол тасралтгүй залбирал гэж ярьж байгаа. Энэ бол бурхантай үргэлж холбоотой байх явдлыг хэлж байгаа. За грек хэл дээр бол үргэлжилсээр байх гэж хэлсэн байна. Залбирлаа үргэлжлүүлсээр байгаарай гэж одоо тодорхойлсон байна. Үргэлжлүүлсээр байгаа. Та нар хэр зэрэг залбирч байна? Бид нар хэр зэрэг залбирч байна одоо бодж үзье. Өнгөрсөн 7 хоногт энэ зүйлүүдийг харцгаая. Бид нар завгүйгээс сантай төв сантай явж байна. Тийм үү? Бид нар 7 хоногийн дотор юу болж байгааг мэдгүй ажил амдар гүйсгэл автобус унаа тэрэг төгсрөл нийгмийн янз бүр болж өгдөггүй байгаа зүйл мөнгө олох ирж хаах эсвэл хинэгэнтэй ямар нэгэн уулзах гэл олон юмуд хийж байгаа. Гэхдээ тэр дунд чинь залбирал явж байгаа юу? Гэхдээ тэр дунд чинь яг уу эзэнтэй хамт алхаж байгаа гэдэг асуултууд байгаа гэсэн юм. Тэгвэл тасралтгүй залбирал гэдгийг бид нар тодорхойлъё. Тасралтгүй залбирал гэхээр хүмүүс болохоор үргэлж хаач явсан юу ч болж ирсэн залбирах тухай бодож болох юм. Тэгвэл энийг маш энгийнээр татаж ирэх юм бол өөрөөр хэлбэл бид нар амьдралын ямар ч нөхцөлд өглөөс ирээд унтах хүртлээр бурхантай хамт холбоотой амьдрахыг бол тасралтгүй залбирал гэж хэлж байгаа. Бурхны нүдээр харах, Христийн үгээр ярих, ариун сүнсний өдөржмжээр зан чанараа хөтлөхийг бид нар яг ойлгож болно. Ойлгож болно. Хэрвээ тэгэх юм бол бидний амнаас хов гарахгүй, бидний амнаас муу гарахгүй, бидний амнаас хин нэгний буруу төсөв гарахгүй, харин эсрэгээр уучлал, хайр, инэрл, төвчээрүүд гарах болно. Чимээгүй байдлаар ч гэсэн гарах болно. Зөв шударгыг тогтоох үйл явдлууд гарах болно. Өөрөөр хэлбэл бид нар маш тодорхой үр жимстэй, маш тодорхой өөрчлөлтөд амьдарч чадна гэдгийг ярьж байгаа гэсэн юм. Амен. Харин залбирдгүй хүнийг харъя. Залбирдгүй хүн бол өөрийнхөө хүч чадлаар төлөвлөдөг, ярьдаг, боддог, сэтгэдэг, уулздаг, асуудлыг шийддэг болно гэсэн үг. Тэгээд эсрэгээр яг уу ажил үүсгэн бүтэхгүй болоо миний сансаар болохгүй болоод эсвэл ямар нэгэн харилцаа идэхгүй болоод ирэх юм бол гомдол, гуниг, гутрал, нөгөөлөг, татамжиг, комплексүүдийг ярих болно. Бурхан яасыг ядраадаг, зовоодаг, тэг үеийн гутран гунигийн үгээр амьдруулт юм бэ? Oh no, бидний бурхан бол нэг үсний бурхан. Баяр хөөртэй амьдруулахаар биднийг бүтээсэн. Өөдрөг бурханы үг дотор биднийг тэнцэж ялуулж амьдруулахаар биднийг бүтээсэн. Амен. Тийм учраас тэгж амьдрахын тулд бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр залбирал хэрэгтэй юм аа. Амен, залбирал хэрэгтэй. За бид сар болгоны эхний оногт энэ залбирлын цуглуултыг эхэлж байгаа. Ерөнхийдөө одоогор бол баг багтахгүй хэмжээний л болж байгаа. Маш олон хүмүүс бол пасторууд бол нэгдэж байна те. Гэхдээ манай чуулган бол хамгийн түрүүнд оройлон цойлон бас нэгдээсэ гэж бас хэлмээр байна. Бидэд юу хэрэгтэй вэ гэхээр бүгдөө зөвхөн залбирая. Залбирая. Дотроо онгоолгоё. Тэрнийг хаагдсан байгаа, бугалсан байгаа, идэлсэн байгаа ямар нэг болохгүй юмдаг залбирлаар гаргая. Гэхдээ эхлээд эзний үн магтъя. Бурхан Израилийн ард түмнүүдийг Левит номоор гаргах юм бол Бурханы дуугуулыг сонсохын тулд, Бурхантай уулзахын тулд, Бурханыг мэдрэхин тулд, ариунаас ариун газар руу очихын тулд бүгдээрээ магтаалаар Бурханы өмнө очдог. Бурхан магтаалт дэндүү дуртай. Тэгээд ясанбэхээр тэд нар өчөж залбирч ярьж өглөхөд Бурхан тэд пүн үгээ хэлсэн.
Тэгээд эдгээр буцаад тэндээс гараа явахдаа мөрлийн танхимаас гараа явахдаа бурхан үүлэн баг нь галан баг нь бол чидрэлтэй гараад явсан. Тийм учраас ах トゥ нар минь ээ бүгдээрээ залбирцгаая. Та бүхэн сар өглөөний эхний 7 хоногт эхний 7 хоногийн 18 цаг болвол миний хувьд бол миний амьдрал бол залбирлын цаг болно гэж төлөвлөөрөө. Тэгэхээр та бүхэн хэр зэрэг залбирч байна. Залбирал бол бас талархах шалтгаан. Хинт хандхаа мэдэх шалтгаан. Хинтээ байгаагаа мэдрэх шалтгаан. Хинээс тусламж авахаа мэдрэх шалтгаан юм аа. Энэ бол залбирал нь бол биднийг сүнслэг тэнцвэртэй амьдрахад маш хүчтэй зэвсгийн нэг бол залбирал юм аа. Талархлыг тэнцвэртэй авч явахад. Тэгэд Есүс юу гэж хэлсэн бэ? Бүх зүйл талархахаар гэж хэлсэн. Бодит бол бодит ус бүх сүнслэг зүйлүүдийн тухай ярьж байгаа. Энэ хэцүү үг. Энэ бас заримдаа хэцүү асуулт болдог. Энэ үг өөрөө бас ойлгомжгүй болдог. Гэхдээ гоё үг. Гоё үг. Есүс юу гэж хэлсэн бэ? Чи хүслээ илэрхийлсэн байна, тийм үү? Бүх зүйл талархаараа. Энэ нь бол та нарын төлөөх гэсэн үгийг бид нар бодох хэрэгтэй. Тэр сайн зүйл талархах гээгүй. Тэр гоё зүйл талархах гээгүй. Ийм гоё орчим талархах гээгүй. Эсвэл гоё хүмүүстэй байхыг талархах гээгүй. Тэр юу гэж хэлсэн бэ? Бүх зүйл гэж хэлсэн байгаа. Бүгд хэлээд үзье. Бүх зүйл гэж хэлсэн. Бүх зүйл. Яагаад бүх зүйл гэж хэлсэн бэ? Сайн сонсороо. Энэ үгийг сонсоод таны сүнсэн дотор нэвчээсэ гэж бас хэлмээр байна. Таны амьдралд нэвчээсэ. Таны мөнгө санхүү эрүүл мэндэд нэвчээсэ. Таны бодож байгаа хүсэл мөрөөдөлд нэвчээсэ. Таны ирээдүйн санаатай болон санаандгүй муу мухам буруу болон бүх зүйлүүд нэвчээсэ гэж бас хэлмээр байна. Юу гэж хэлж байгаагаар миний бүх зүйл гэж нь болохоор бүх зүйл Бурхны хяналтан дотор байдаг. Аамен. Бурхан зарим нь хинтэг зарим нь хинтгүй гэсэн үг бол биш аахгүй. Тийм учраас бүх зүйлийг Бурхан мэдэж байгаа. Аамен. Тийм учраас бүх зүйл талархаараа гэж хэлж байна. Бид муу зүйл тохиолдоход Бурхан биднийг орхидог бишээ. Харин биднийг илүү итгэлийг маань баталгах сургалт явж иж магадгүй. Сургалт явж иж магадгүй. Тэр үед талархал маш хүчтэй болж эхэлдэг. Зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Бурхан талархаараа хүнд хэцүү амьдарч байгаа хүмүүс хин нэгэн хүрэхэд Бурхан талархаараа гэж хэлэхээр галзуу солиот юм шиг санагддаг. Юу өвд шаналж хагцаж газардчих чинь юу Бурхан талархав гэж. Тэр нөхцөл байдлыг Бурхан хинж байгааг бид нар мэдэж эхлэхэд амен гэж дуурдаг. Ром 8:28-ыг бид мэдэн штэ. Ром 8:28. Бурханыг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүс тохиолддог зүйл бүхий л зүйл эцтэй тэдний сайн сайхны төлөө байдаг гэж хэлсэн байгаа. Сайн сайхны төлөө байдаг гэж хэлсэн байгаа. Өнөөдөр танд тохиолдож байгаа бүх зүйлүүдийг Бурхан таныг сайжруулахын тулд байж болох юм аа. Таныг өсгөхийн тулд байж болох юм аа. Амен. Яасан өсөж хөгжиждэггүй нэг л үгээ ярьдаг ерөөсөө нэмэгдэхүүнгүй ч байхгүй сүнслэг байдал ч гэсэн ерөөсөө нэг тэлж хэл хязгаар хараа зорилгонд хаашаа юмтэй гэмээр амьдрал донд бид нар заримдаа төөрөлддөг. Харин та бүхнийг бид бүхнийг эзэн юу гэж хэлж байна? Талархал бол бидний итгэлийг үйлдэл болгоход маш том хөшүүрэг болгодог. Үйлдэл болгоход. Тийм учраас ах トゥ нар өмнө итгэлээ бид нар яг талархал дотор үйлдэл болгож эхлэхэд юу алга болдог гэж сүмгээд гомдол алга болдог. Өөрийн мэдгүй нөгөө нэг ярьдаг хідэн гомдол биш. Харин Бурхан талархаж байна. Бурхан үүгээр дамжуулаад надад тийм заасаа гэж. Үүгээр дамжуулаад ариун сүнсний тийм намайг хий гэж ятгах байна гэж. Тэг өнгөрсөн лонд DC ахлагч нар уулзаад нэлээ юм ярьжсэн. Тэгээ манай чуулганы маань нэг настан Бурхан надад энэ зүйлийг санууллаа гэд маш онцгой зүйлийг тэр яасан бэ. Тэр ямар нэгэн сөрөг зүйлийг бол яриаггүй. Харин Бурхан ариун сүнс энэ зүйлийг санууллаа гэд сэтгэлээ хуваалцж байсан. Тэгээ тэрийг сонсож байгаа хүмүүсийн зарим нь бол маш их ингээд юм зүрхний химнэлэн тийм одоо маш хүчтэй болж эхэлж байгааг мэдэрчээсэн. Энэ өөрөлд бид нар тийм асуудал байгааг бас тодорхойлж өгсөн байхгүй. Тэгээ бид нар Бурханы дотор яасан бэ? Үнийг бид нар анхаарах хэрэгтэй гэж хүлээж авсан.
Талархал бол юу вэ? Итгэлийн үгийг тунхилдаг. Талархал бол Бурхны үгийн дагуу ярьдаг. Талархал бол ариун сүнсийг сонсдог юм аа. Тийм учраас ах トゥ нар минь талархахын тулд бид нар яах ёстой? Бурхны өмнө илүү дутуугийн тэр тэнцвэрүүдийг бид нар ойлгох хэрэгтэй. Бид нар заримдаа итгэлийн амьдралд ихийг хүсэх тийм өрхөнд ордог. Ихийг хүсэх. Угаасаа хүний дотор их юм хүсдэг тийм хандлага их байдаг шүү дээ. Нэг тиймд болохоор дараа дахиад тиймд болно. Дахиад тиймд болно. Дахиад тиймд болно. Одоо надад болсон. Тэр тийм баг маань надад байхгүй. Дахиад тиймд болно гэдэг. Аюул юмтай болдсон шүү дээ. Хүн ер нь тиймэрхүү юмд их ордог шүү тийм үү? Илүү их хүсэх хандлага. Бид нар хангалуун байсан ч гэсэн жаахан дахиад гэдэг юм өрхөнд ундаг. Тэгээд энэ яадаг вэ гэхээр тайван бус болгодог. Тэгээд талархлын оронд харьцуултын онол дотор ордог. Тэр нь гомдол харуулсал тий харьцуултын зонд явдаг. Талархлын сүнсгүй хүн юу вэ? Бурхны нэгүслийг юу гэж боддог гэж? Энгийн зүг байдгал зүйл гэж бодно. Талархлын сүнсгүй хүн яах вэ? Бас хичнээн хэмтэй болсон ч гэсэн би үүнийг хүртэх ёстой. Би үүнийг авах ёстой. Надад ийм байх ёстой гэж бардамнал тус ундаг. Бардамнал ундаг. Тийм учраас ах トゥ нар бодож үзээр Израилийн ард түмэн тоолго номдроос харах юм бол Бурхан тэднийг маанагаар хоолж ирсэн шүү тийм үү? Хангалттай хоолж ирсэн. Харин тэд нар юуны бүдүүлгэнд орсон бэ? Энэ арай бага нь арай жоохон мах захтай арай жоохон тий гулаа шуушуур идмээр байна тий. Жоохон тийм өгөөч гэжэлсэн. Тэд нар тоолны асуудал биш харин сэтгэлийн асуудал байсан. Ийм үг байдаг шүү дээ. Би цадсан ч сэтгэл цадаа өгч. Тэгэхээр дахиад эдэд тохиолдод бас байдаг шүү дээ тийм үү? Гоё хоол авчраас. За тэгэхээр харин эзэн юу гэж хэлсэн бэ? Бүх зүйл талархаараа гэж хэлсэн байна. Бүх зүйл талархаараа. Бага зүйлдээ талархах юм бол бид нар илүү хүсэх шаардлагагүй болно. Гэхдээ илүү ихийг хүсэх нь бол бас нүгэл биш. Харин илүү ихийг хүсэх нь хүсэж байгаа зүйл чинь Бурханд итгэх итгэлийг чинь сулруулж хит их эд баялагт найдвар тавьж эхэлбэл харин асуудал. Бурхан яг үүнийг хүсэж гинөө. Заримдаа юм асуулт байдаг ш. Би энэ байгаад би яг өгч гээд байна уу? Энэ байхгүй бол би яг өгч гээд байна уу? Энэ байхгүй бол би хоолгүй болчих гэж байна уу? Энэ байхгүй бол би нэг хувцгүй болчих гэж байна уу? Бага зүйлээ харал да. Шкафар дүүрэл 20-30 хугацаанд бага зүйлээ харал да. Ямар ч байсан хоосоо онохгүй хоёр идэхгүйгээр ч гэсэн хоол унд байна. Гэх мэт зүйлүүд бидний амьдрал зөндөө байгаа шүү дээ тийм үү? Тэгээ би ч гэсэн одоо утас эвдрээд яг хөө заавал шинэ минь утас аваад яг хөө зүгээр байгаа зүйлээ л тий яг ийм хэмжээний утас авъя гэд одоо солонгос руу дүүнер лугаа загсан чи дүүнер маань жоо санаа зовсон юм яасан жоохон сайжруулад тэгээд мөнгөө цуглуулад наашаа явуулсан байлаа тэгээд хөөхөн хурган утастай болсон. Тэгээд жижиг утас. Гэхдээ энэ юу вэ? Угаасаа би жижигнийг авъя гэж хэлсэн. Гэхдээ Бурхан бол ямар нэгэн байдлаар сонирхолтой амьдралтай бас ингээ хангаж өгж байгаа тохиолдол бас байгаад байгаа. Тийм. Тэгээд яасан бэ гэхээр би тэрийг бариад за Бурхан бид энэ утсыг би те нэг донцсон хамт шиг хэрэглэх биш. Харин энэ утсыг ухах тусам би хүмүүст Бурханы танд мэдүүлэх ямар нэгэн орлого хийх болно гэж ам гарч ирсэн. Энэ бол 2019 онд би утас авч явахдаа Бурханд яг л өргөжсэн тэр үргэлмэн дахиад энэ залбирал дээр энэ утсан дээр эхэлсэн гэж хэлж болно. Эхэлсэн. За тийм учраас бүгдээрээ талархал юу вэ? Надад юу байна гэж бодох биш. Надад хэн байгаа вэ гэдгийг бодохоос алдаагаа засах боломжууд их байгаа шүү. Танд хэн байгаа вэ? Сайн нөхрөө, сайн эхнэрөө, сайн хүүхдүүдөө, сайн хамт олноо, сайн байгууллага уу? Танд Бурхан байгаа. Тэрийг даваарай. Бурхан танд байгаа. Амен. Бурханыг ярих хэрэгтэй. Бурхантай байгаагаа битгий мартаарай. Тэгэх юм бол юу вэ? Энэ гой хувцас, энэ гой утас, энэ гой брэнд, энэ гой хаус, энэ гой машин мэдээж хэрэгцээний асуудлууд байгаа шээ тийм үү. Гэхдээ эн чинь Бурханаас илүү тавигдаад байна уу? Бурхан итгэл чинь нөлөөлөд байна уу? Шудраг ус байдлаар хөтлөөд байна уу гэжээвэл яг асуудлаа гэсэн үг байхгүй. Бурхан гараахан байж болоог байна гэсэн мэдэхгүй шүү дээ. Тийм учраас итгэлээр нураагаад байвал та яах ёстой вэ? Би жоохон илүү хүсээд байгаа тийм хүн байна гэсэн. Дутуугийн талаар.
дутуугаар бодох хэрэгтэй. Бурхан заримдаа дутуу өөх тохиолдол бас байж идэг. Тэгээд тэрнээс одоо би жоохон хатаархнаа, бас чөтөрхнөө, бас тэ харьцуултын онолт бас бүдэрнэ гэж ярьж байгаа тийм үү? Яагаад бурхан заримдаа амьдралд бид нар дутуу нөхцөл байдлыг үүсгэж байгаа вэ? Тэр бидрийг гомдоохын тулд, гомдлохын тулд өөрөөсөө холдуулахын тулд биш юм. Харин өөрийгөө илүү бидэнд илчлэхийн тулд, бидний итгэлийг өсгөхийн тулд, шалгахын тулд бид нар заримдаа дутуу өгдөг. Би ч гэсэн дутуу зүйлүүдэд маш их одоо мөргөлдөх тохиолдол байдаг. Гэхдээ үүн дээр маш их сонор сэргийг байх хүсдэг. Заримдаа сошиал ч юм уу янз бүрийн хүмүүсийн хувцас сунаар ингээд гоё сайн гоо нэг юм юмнуудыг харахаар бас их бүдэрчих гээд дутуугийн комплекс бие нэр бас дутагдаад байгаа маш ихтэй гэдэг ийм байдал руу орох гэдэг. Надад тийм байх ёстой гэж. Тэгвэл бид Филиппой номоос үзье. Филиппой 4:11-аас 12 дахь эшлэгийг үзье. Филиппой 4:11-аас 12-ыг үзье. Паул ахын талаар юу гэж ярьсан болоо? Ялангуяа итгэгч хүн энэ цаг үед бол маш хэрэгтэй өгшүү гэж бас би хэлмээр байна. 4:11-аас 12 хамтдаа уншия. 3 би үүнийг дутагдсны улмаас ярьж байгаа юм бишээ. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ. Илбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч альбаа нөхцөл байдал цадгалан болон үсгэлэн байх, илбэг дэлбэг байх, дутагдхийн аль альны нууцад би суралцсан. 13-ыг уншиж. Намайг хүчрхжүүлж дүүгээр би бүгдийг хийж чаднаа гэж хэлсэн байгаа. Амен. За, энд гарч байгаа үгний хамгийн чухал үг та нарыг юу гэж бодож байгаа нөхөр магадгүй та нар илбэг дэлбэг байл айл дутуугийн янз бүр илүү дутуугийн гэж байж болох юм. Паулыг хэлж байгаа үг нь болохоор тэр 12-ийн төгсгөл дээр хэлсэн үг нь болохоор айл алих нууцад би суралцсан гэж гарч байгаа. Тэр нууцанд юу хэлж байгаа вэ? Есүс ч гэсэн бас өөрийн дагалдагчтай хүртэл энэ зүйлүүдийг ярьж ирсэн. Та нар илгээлтэнд явж байгаа юм уу? Та нар бус сайн мэдээгээр үйлчлэж байгаа юм уу? Та бусад хүрч байгаа юм уу? Наа саад болоод байгаа янз бүр болгоныг хаяараа гэжэлсэн бид тийм үү? Тэ? Харин яг вэ? Тэр нь юу хэлж байгааг өөрт нь найдахыг хэлж байгаа юм. Өөртөө хамт амьдарч байгаагаа тэр түүнд мэдүүлэхийн тулд дагалдагчраа яасан бэ? Илүү дутуу ачаануудыг нь хаюулсан. Тэр зүйлдээ найдах гэж ярьж байгаа гэсэн үг. Хоолнд дуусчих юм бол ажлын зогсчихно. Тайгын байхгүй байх юм бол буцаад зүхтаад ирнэ. Мөн үү? Харин Паул юу гэж хэлж байгаа вэ? Айл айлнд би сурсан гэсэн үг гэж ярьж байгаа. Өнөөдөр бидний дуудсан санаанд зүйл те тохиолдож болно. Гэхдээ бурхан түүгээр дамжуулаад бидэрт миний бодсноос өөр зүйлүүд тохиолдуулсан ч гэсэн бурхан түүгээр дамжуулаад бидэрт яг өөрийнхөө нууцыг таниулахыг хүсэж байгаа юм гэж ярьж байгаа. Бид нар нууцыг хараараа гарандаа атгаад ерөөсө тэрийхгүй итгэлийн амьдралаар удаан яваад байгаа юм шиг зү. Дутуугийн тэр ямар нэгэн тийм комплекстэй холбоотой юм гэдэг тэрийхгүй түүн дотор байгаа тэр учир шалтгаануудыг нээхгүй байгаа юм шиг зү. Тэгвэл Паул хэлсэн би сурсаа гэж хэлсэн. Тэгвэл энэ нууцуд юу вэ? 13 дугаар эшлэлээр хэлсэн мэт тийм үү? Надад хүч хөгж түүгээр би бүгдийг хийж чадна гэж хэлсэн байгаа. Энэ нууц нь байгаа. Өнөөдөр бид нар олигтой явъя гэвэл урагшаа явъя гэвэл хамтдаа байя гэвэл дөрвдөхөнтэй амьдралаа авч явъя гэвэл Христийн хүч чадлыг нээх хэрэгтэй амьдралтай. Хэрэв бид нар энэ зүйлүүдийг мэдрэхгүй юм бол одоо бол бурхныг ярьдаг мөртлөө магтаж үйлчилдэг цугланд явдаг ч гэсэн мөртлөө итгэлийн амьдралаар нөхөрлөдөг мөртлөө юу вэ? Дутуу буюу өөрийнхөө хүч чадал өөрийнхөө оюун санааг л ярьдаг хүн болно гэсэн үг. Мэдээж бидэрт хэмжээ байгаа. Тэгтээ бидэрт яах ёстой вэ? Бурхныг хангалттай Христийн хүч чадал бидэрт дотор байгаа. Нэг ёсонтой бол талархал бол дутуу байна гэдэг нь бол бид нар тэр их сургуулийг төгсөх хэрэгтэй. Тэр сургалтыг давах хэрэгтэй гэдгийг зааж өгч байгаа гэсэн үг юм. Тийм учраас Паул юу гэж хэлсэн бэ? Нууцад суралцаа гэж хэлсэн байна. Суралцсан. За тэгвэл талархах ач тусын талаар бид яриад дуусгана. Талархах. Талархаад ямар ач тустай юм бэ? Мэдээж бол явах хэрэгтэй. Талархах шалтгаан бол бурхнаас хамааралтай. Хинтээ хамаас хамт амьдарч байгаагаас хамааралтай зүйл байгаа ч гэсэн. Өнөөдөр надад ямар ач тус өгөх вэ? Та нар хараараа. Талархдаг хүн эдгэрдэг.
Өөрөөр хэлбэл талархал бол эдгээдэг. Бидний сэтгэлийг эдгээдэг. Талархлын сүнс бол юу вэ? Гомдол, атаархал, бухимдал, тэр сэтгэл зүйн асуудлуудыг, хорлолуудыг тардаг. Гомдол бол хүнийг өнгөрсөнд нь уйдаг. Бухимдал бол ирээдүйд булааж авдаг. Атаархал бол өнөөдөр чинь үгүй хийдгээ гэж хэлсэн үг гэдэг. Харин талархал бол эдгээрийн эсрэг шалтгаан юм аа. Сүнслэг юм аа гэж хэлж болно. Юм аа. Нэгэн хүн ингэж хэлсэн. Баярлдаг хүн үргэлж талархдаг. Талархдаг хүн үргэлж баяртай байдаг гэж хэлсэн байна. Та нар Джон Роквеллер гэж хүнийг бас зарим нь мэдэх бах тийм үү? Америкийн биш бүр дэлхийн түүхэнд хамгийн анхны тэрбумтан болсон байна. Газрын тосны магнат хүн байсан. Роквеллер бол юу болсон бэ гэхээр 70-аад онд болохоор одоо дэлхийд хамгийн анх тэрбумтан болоод за тэгээд юу болсон бэ гэхээр маш их хэмжээшгүй хэмжээний мөнгөтэй болсон. За тэгээд юу болсон бэ гэхээр 54 наснда маш их мөнгөтэй, маш их эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй түүнийг үг хэлэхэд зөвхөн засгийн газар нүртэл савлж идэг. Тийм хүн байсан. Тэгвэл тэр цуглаанд маш сайн явдаг нэгэн байсан. Харин 54 наснд нь 57 наснд нь түүнд нэгэн үйл явдал болсон. Юу болсон бэ гэхээр тэр гэртээ каш удаг болсон. Хоолооноор шингэн одоо зүйл иддэг болж эхэлсэн. Тэгээд юу болсон бэ гэхээр маш их мөнгөтэй мөртлөө би эрүүл мэндийг авч чадахгүй нэ гэд сэтгэлээр унсан. Тэгээд тэр унтаж чадахгүй болж эхэлсэн. Яагаад тэгэхээр маш их зүйлийг авахын төлөө, цуглуулахын төлөө, хурдлуулахын төлөө маш их тэр зүйлүүдийг бий болгосон байдаг. Тэгээд яасан бэ гэхээр би энийг чи авч чадахгүй юм биш үү гэдэг зүйлтэй нүүр тулсан. Тэгээд яасан бэ бүх одоо менежерүүдээ цуглуулад ингэж хэлсэн байгаа. Энэ мөнгүүдийг бүгдийг тараа. Асар хэмжээний газар сүм чуулгануудаа те сүмийн одоо байгууллагууд бүгдийг тараа. Энэ бол юу бурхны мөнгө гэж ухаарч эхэлсэн. Роквеллер яаж саятан болсыг та нар мэдгүй. Роквеллерийг баг багт нь ээж нь баруун карманд нь 11 зүүн карманд нь юу вэ? Залбирлыг бичиж өгдөг гэсэн. Тэгээд тэр агуу болж гисэн. Харин амжилтанд хүрсний дараа тэр марцсан. Тэгээд яасан бэ гэхээр юу болсон бэ гэхээр өвчтөө болоод хэвтэрт ороод хоол амтаа хоол идэж чадахгүй зөвхөн каш уудаг болсон. Тэгээд бүх зүйлүүдэд өгсөний дараа юу болсон бэ гэхээр нөгөөш эрүүл мэндэнд ордох үхэх өдрөө хүлээж оршуулгоо бодож байсан. Тэгээд өөртөө сайн мөнгө байдсан бодож байсан тэр бодлууд нь саниж эхэлсэн. Саниж эхэлсэн гэдэг нь юу вэ гэхээр тэр цаг мөчөөс эхлээд 94 наслсан. 57 наснаас 94 наслсан. Харин тэр үхгийнхаа өмнө юу гэж хэлсэн бэ гэхээр тэр 54 наснда бичсэн захиа 97 наснда үхэхээс өмнөх бичсэн захианд юу гэж хэлсэн бэ гэхээр бүх зүйл бурхных учраас бурхны бүх зүйлүүдийг бусад өгөх юм бол би талархаж амьдрах шалтгааныг өдөр бүр амьдралтаа мэдрэх болно гэж хэлсэн. Талархал нь түүний сүнсийг нь байтугай бие махбодын үрдэл эдгээсэн байхгүй. Эдгээсэн. Бид нар хотоодны жишээг мэдэж байна. Хотоод өвдөлт гэдэг нь юу вэ? Маш их бодсноос болоод маш их асуудал бодсноос болоод хотоод өвддөг тийм жишээ байгаа шүү дээ, тийм үү? За энийг алсч. За тийм. Тэгээ талархлын аштуус бол зөндөө байгаа. Тийм учраас ах トゥ нар минь талархах үед юу вэ? Зовлон бэрхшээл тулгарч бурхан тэр таны нөхцөл байдлуудыг хянаж байгаа шүү. Энэ бол талархах. Тэ? Тэр баяр хөөртэй байх Христийн дотор тэр бурхны дотор тэр баяр хөөртэй байх шалтгаануудаа гэж хэлж болно. Бас амар тайван байх шалтгаануудаа гэж хэлж болно. Бидний тэгвэл Ром 8:28 дээр хэлсэн сайн сайхныг бурхан бидэнд өгсөө гэж хэлсэн байгаа. Бид нар бурхныг хайрлж байвал бурхны сайн сайхныг эзлэх болно. Ром 8:28 дээр. Харин хайрлахгүй байж бид нар яах вэ? Тэр сайн сайхныг эзэлж чадахгүй байж магадгүй гэж хэлж болно. Тийм учраас ах トゥ нар минь талархал бол бидний сэтгэлийг эдгэнэ. Эдгээг зогсохгүй бидний эргэн тойрны орчин нөхцөлийг бас эдгээдэг юм аа. Талархаж чаддаг хүн өнгөрсөн шатнаасаа ангижирч зүрхэнтэй шинэ амар тайван, амар амгаланг баяр хөөргийг дүүргэж өгдөг гэж хэлж болно. Талархал муу итгэлийг сэргээдэг. Яг л итгэлийн амьдралыг чинь ингээд нэг түлшээр ярих юм бол те одоо манайхаар нүүрсээр ярих юм бол итгэлийг одоо амьд байлгах түлш бол талархал юм аа. Талархал юм. Тэгвэл бодож үзье. Өнгөрсөнд бурхан намайг аварсан.
Тэр одоо намайг хамгаалж байгаа. Тэр маргааш намайг хөтлөн дагуулна. Та ийм итгэлийн үгийг гаргаж, ийм итгэлийн үгийг тунхаглаж амьдралаа талархлаар дүүргээрэй. Бурхан бид нар талархаж эхлэх үед бидний ашиг тус бидний итгэлийн үг буюу Бурхан хангалттай гэдэг үгүүдийг бас бид нар хэлж чадна. Энэ нь юу вэ? Өнөөдрийн амьдрал надад хангалттай гэж хэлж чадна гэсэн үг байхгүй юу? Энэ бол юу вэ? Дутуугийн мэдрэмжүүдийг устгаж өгдөг. Вирусуудыг устгаж өгдөг. Ойлголтуудыг, онолуудыг устгаж өгдөг. Шатааж өгдөг үг бол өнөөдрийн амьдрал Бурхан бидээрт хангалттай гэдэг үгээр шатаж дуусдаг юм аа. Тийм учраас ах トゥ нар минь аврагдсан хүн талархлыг хэлж чаддаг. Аврагдсан хүн талархлыг хэлж чаддаг. Аврагдсан хүн. Итгэл нь бол юу вэ? Бидэрт итгэл нь талархлыг энэ амьдралд дуургаж чаддаг. Үйлдүүлж чаддаг. Ийм хүч байгаа гэсэн үг. Өнөөдөр бид нар амьдарч байгаа нь Христийн гэрчнэр юм а гэж бас харж байна. Тийм учраас ах トゥ нар минь бидний сайхан тэр ач тусыг нь гоё идэх хэрэгтэй. Талархлыг битгий нугаараа. Хөнгөн хуумгаа хандлагаар битгий нугаараа. Яах ч аргагүй би талархаж чадахгүй байна гэдэг үгээр бүү нөө тэмц. Тулалт. Христ айл үжийн бузар мууг ялсан. Хул хурмыгийг ялсан. Есүс биднийг та нар гэрэлд гараараа гэж хэлсэн шүү дээ. Савн дотор нуугддаг хүмүүс бол биш гэж хэлсэн шүү дээ. Гэрэлд гараараа гэж хэлсэн. Яг цамхаг шиг байгаараа гэж хэлсэн шүү дээ тийм үү? Бид нар юу вэ? Христийг гэрч байхгүй. Бид нар ч бас ямар нэгэн байдлаар хамтдаа энэ гэртээ ч юм уу ажил дээр байхдаа бид нар Христийг гэрч байхгүй. Хүмүүс надаар дамжуулаад юу вэ? Энэ ямар өөр юр бусын амьдарч байгаа гэдгийг харах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Энэ бол талархал юм аа. Тэгэхээр ах トゥ нар минь талархдаг хүн нөхцөл байдлаас болж цуглаандаа ирдэг явдаг, өргөлөө өргөдөггүй, бусдаа нөхөрдөггүй. Бурхныг дууддаггүй гэдэг чинь хэмжигддэг зүйл биш. Талархал бол ямар ч нөхцөл байдлууд миний амьдралыг Бурхан удирдах байгаа. Миний төлөө удирдах байгаа гэсэн итгэл юм аа. Талархал Бурхан миний хүснийг өгөхгүй байна. Хүсээг өгж байна гэдгээс үл хамаардаг зүйл юм. Талархал бол миний амьдралын бүхий л цаг хугацаа орон зай надтай хамт байхыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Тийм учраас ах トゥ нар талархал бол илүү дутуугийг тэнцвүүлдэг байхгүй. Тэнцвүүлэх болно. Тийм учраас Есүс хичээнгүйлэн гуйж байна. Бурхны хичээнгүйлэн хүсэж байгаа зүйл бол тасалтгүй залбираа. Тасалтгүй. Үргэлж баярлаарай гэж хэлж байна. Тэгэхдээ бүх зүйлд гэж хэлсэн. Тэгвэл бүгдээрээ хэрэгжүүлэлтийн талаар бодж үзье. Та бүхний ямар нэгэн өнөөдөр онол авч яваагүй. Библийн ямар нэгэн сургалтыг авч яваагүй. Харин Бурхны амьд үгийг авч зүрхэндээ тэгээд авч гараасаа гэж бас хэлмээр байна. Энэ бол талархлаас сэргээх алхмууд байж болох юм. Бүх зүйл талархацгаая. Тийм учраас бүгдээ жижигхэн бас дадлуудыг бас та бүхэн бодоосаа гэж бас хэлмээр байна. Өнөөдөр ярьж байгаа зүйл нэг л гоё сэтгэл сүнслэг байдлуудыг танд ингээд өөдрөг зүйлүүдийг төрүүлж байгаа бол хүч урам зоригуудыг өгч байгаа бол бид нар түүнийг энэ мэдрэмжээр биш харин амьдралынхаа бүх цаг хугацаанд авах тийм хүсэл уулгаасаа гэж бас хэлмээр байна. Тийм учраас ах トゥ нар бүгдээрээ өдөртөө ядахнаа талархлаа бичдэг зуршлыг сэргээцгээе. Дадлыг сэргээцгээе. Өөрөөр хэлбэл бид нар талархлаа сэргээх үед бидний ухамсар ажиллаж эхэлдэг. Оюун санаа ажиллаж эхэлдэг. Хэн нэгнийг харж эхэлдэг. Байхгүй зүйлүүдэд яг уу дүгнж чадаж эхэлдэг. Байхгүй зүйлүүдийг бид нар яг уу байхгүйг нь хүлээж авч чадаж эхэлдэг. Байгаа зүйлүүдийг бид нар яг уу зөв зарцуулах тэр хүчүүдийг яг уу талархлыг биччихлэхээс олж авна гэсэн үг юм. Харилцааны асуудал дээр ч гэсэн бас энэ хүнээр дамжуулаад Бурхан намайг итгэлийг мань өсгөхийг хүсэж байгаа юм байна. Хүн талархал бичих болно. Би чамайг Христийн дотор уучлж байна. Хан би чамайг гомдоосон бол намайг уучлаарай гэдэг зүйл юу вэ? Таны итгэлийг өсгөх явдал юм а гэж ярьж байгаа. Бичцгээе. Хажуунаасаа хэлцгээе. Бүгдээрээ бичцгээе. Энэ 11 сарын турш бичцгээе. Магадгүй
Нэг асуудалгүй та амьдарч болох юм. Гэхдээ та бурхан намайг өнөөдөр амьд цэрээс нь баярлаа. Өглөө гэдэг шиг тий. Өглөө гэдэг чинь өглөө л гэсэн үг гэдэг байгаа шүү тийм үү? Тий? Бурхан намайг гэр бүлтэй байлгаж аваад баярлаа. Надад аав ээжтэй байлгаж аваад бас баярлаа. Намайг хань ижилтэй байлгаж аваад бас баярлаа. Надад бас итгэлийн амьдралаар амьдрах чуулгантай байлгаж аваад баярлаа. Бид нар чинь маш олон талах зүйлүүд их байгаа шүү тийм үү? Талархыг нэг том нэг сая төгрөг данс руу ороод ирсэн. Халамжийн мөнгө данс руу ороод ирсэн. Эсвэл улсаас нөгөө оюут толгой тэгээ тав толгой гэдэг халамжийн мөнгөд ороод ирэх юм. Эзэн минь танд баярлаа. Яг та цагаа олж мөнгө өглөө биш. Бид нар энгийн зүйлдөө талархаж чадахгүй бол яах вэ? Дутуу болоод эхлэхэд бид нар шалгалтанд өсгөө болж эхэлдэг. Тэг учраас ах トゥ нар сайн хань ижлийнхэн төлөө талархаарай. Үр хүүхдүүдийн төлөө талархаарай. Өнөө цаг үед бол нүд дээр хүмүүсийг маш ховсож байгаа. Өнөө цаг үеийг альмиг бол юу гэж ярьж байгаа вэ гэхээр сошиал гэж ярьж байгаа шүү дээ. Тийм учраас ах トゥ нар минь ээ. Бидний тэр сошиал бол дутуугийн комплекс руу өдөр бүр уруу татчих чинь. Гой сайхан байгаал аялал, гой сайхан хувцас сунар идэж уух, хямдрал, тэ нөхөрлөл, яс эвентүүд харин тэр бүх зүйлүүдийг бид нар талархлаар контролж чадна. Тэнцвэржүүлж чадна гэсэн үг. Миний оролцох шаардлагагүй надад хэрэггүй юм гэсэн зөндөл баг штэ. Мөн үү? Тийм учраас талархал чинь нэг талаасаа асуудлыг бол үгүйсгэж байгаа зүйл бол биш юм аа. Сүнслэг нүдээ гэсэн үг. Сүнслэг нүд. Сүнслэг нүдээр харах явдлыг хэлж байгаа. Тийм учраас ах トゥ нар минь өнөөдөр бид нар энд байгаа хүн нэгүр дотор ямар нэгэн гомдол байгаа бол ямар нэгэн буруу ойлголт байгаа бол худлаа ярьдаг үг байгаа бол өөрийгөө дандаа өвчтэй мэд харагдуулдаг үг байгаа бол өглөө захаа бичсгээ эзэнтэй. Надад гэр бүлийг өгсөний төлөө, найз нөхдийг өгсөний төлөө, амьд явах энэ амийн төлөө талархсан. Амен. Бид нарыг нөхцөл байдлыг бичдэг хүмүүс бол биш. Бид нар сүнслэгнүүдээр бичдэг хүмүүс болох ёстой. Амен. Бичсгээ. Тэгээ эрт толгойг таахан гой захаа очоод тэнд нэг жижигхэн туранхаа юм уур тавьчин. Тэгээ та нар гой таргалуулаарай. Таргалуулах бүгдээрээ. Тэгээ нэг удаа захаа бас бичвшээ. 7 хоног дор солиот юм шиг бичээд байгаа заа. Бичээ завгүй нэгтэртэй хэлэл, бичээ завгүй хүүхдүүдэд хэлэл, бичээ завгүй цуглаандаа ирж чадахгүй ч болох чаашаа. Ямар ч юм яах ёстой бичээрэй. Бичих юм дэндүү их байгаа шүү. Амен. За бичээ хэлсэн үү те? Тэгээ бүгдээрээ бас гоё бичцгээе. Энэ энгийн дадлаас бүгдээрээ эхэлцгээе, талгалаа сэргээцээ. Зөвхөн дотроо битгий хадгалаараа те. Олон зүйлүүд та бүхний дотор байгаа шүү. Бас хин нэг нь баярлаа гэж хэлж болно шүү дээ. Гэхдээ баярлаа гэж хэлэх хүмүүс 90 тонн чинь хармиг байгаа шүү дээ. Заавал сүмийн хүмүүс бас хэлж болно, сүмийн биш хүмүүс бас хэлж болно. Ажлынхаа дарахыг шоконд орвол дандаа нөгөө муудалцдаг найзтайгаа бас шоконд орвол заяа. Дандаа ажил дээр очилдаг, дандаа нэг чөтгөрхөд идэг андууд байдаг шүү дээ. Чи чамайг хайрлах хүч чадал сурсан баярлаа анд минь гэх. Maybe. Тэс сургууль дээр ч бас тийм найзууд бас байж болно тийм үү? Тийм учраас энэ бол итгэл явагддаг байхгүй юу? Итгэл явагддаг байхгүй юу? Тэгэл итгэлийн залбирлыг амар ингээ тийм юм бол биш юм аа. Бүгдээрээ захаа бичцгээе. Захаа бичцгээе. Хажуунаас сануулаад хэлчихэ те. За захаа бичих ажилтай болсон шүү гэж хэлээрэй. Таны захаа бичиж байгаагаар дамжуулаад хин нэг урам зориг орно. Бурхан хангалттай ажилтдаг юм байна. Бурхан хаасаагүй ажилтдаг юм. Бурхан ямар гоё энэргүй зөөлөн хангалагч те. Бурхан бэ зовлон дунд хүртэл Бурханы тайвшил байдаг юм байна. Гэхдээ таны захаагаар уншаад бид нар бие биенээрээ яг тэнхэг болно. Бие биенээсээ талгалуудыг яг гэрлүүд энэ тэнд олон ингээ зуршлууд ингээ цогсоор хагаад гал гардгийн адил энэ цуглаанд талархлын сар талархал дүүрэн байх болно гэж ярьж байгаа.